шийдвэр гаргах хэрэгтэй нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар өчигдөр бас намын дарга ерхий нарийн бичгийн дарга нар бол хоорондоо уулзсан. За энэ уулзалтаас бол өдөрт зөв болоод бүлгийн хуралдааныг бол төр хугацаагаар бол хойшлуулъя. Ер нь бол бас тодорхой хэмжээнд бол асуудлуудаа ярьж бас нэг дүүл гаргах гэсэн нэг ийм зүйл гарсан. Тийм болохоор өнөөдрийн одоо хурлааг бол зарлаагүй. Түрүү хэдийн хугацаагаар ер нь. За мэдэхгүй байл. Тэрийг би мэдэхгүй. Хоёр бүлгийн дарга хоёр бүлгийн дарга байхгүй. Нэг л бүлгийн дарга байгаа шүү дээ. Нэг л бүлгийн дарга. Тэр одоохоороо цугласан хамгаалалт байгаа. Нэг л бүлгийн дарга байгаа. Монгол Ардын улсын их хурал дотор байгаа Монгол Ардын нам дотор нэг л бүлгийн дарга байгаа. За яг манай бас бүлгийн хуралцсан асуудал бий. Гэхдээ энэ бол албачаагийн асуудал шүү дээ. Албачаагийн асуудал. Тийм болохоор өнөөдрийн хувьд бол нэг л бүлгийн даргатай байж байгаа. Өнөөдөр хэд бас бүлгийнхээ нийлээ эдийн гишүүдтэй нөхцөл байдлын талаар ярилцсан. Ерөнхий одоо асуудлуудаа ярьж, ер нь цааш одоо яаж ажиллах юм гэдэг асуудал ярьсан. Түүнээс одоо тэгж одоо хоёр бүлэг бол хуваагдаад байгаа асуудал. Ерөнхийлөгчийн хоргийг ярьсан уу? Ямар байсан шүү? Ерөнхийлөгчийн хориг чинь өөрөө хугацаатай хориг. Тийм болохоор дараа 7 хоногоос даргын зөвлөлд хуралдаж одоо энэ тов дараал дотор бол мэдээж одоо оруулна. Тийм болохоор цаг хугацааны хувьд бол цаг хугацаа дотор бол ерөнхийлөгч хоргийг бол авч хэлсэн. Хориг хүндрэлтэй юу гэдэг дээр та ямар тайлбар өгөх вэ? За би доторхын асуудлыг мэдээгүй хэвлийн мэдээлэлтэй байж байна. Тийм болохоор мэдээж одоо энийг бас ярих асуудал байх үзэж одоо асуудал. Үндсэн хуулийн цэцгийн тухай. Цэц яага шууд их судлын урдаар нэгтгэх. За ерөнхийдөө бол Монгол Улсын ерөнхий сайд цэцэд асуудал өгсөн тохиолдолд цэц автоматар шууд одоо маргаа үүсгэх юм байна. За тэгээ маргаа үүсгэснийхээ дагуу бол одоо их судлалын 3 дахь өдрөөр тохиолдохоор болж байна. За тэгээд асуудал бол мэдээж цэцгийн одоо хуулиас эснийхээ эрхийн хүрээнд бол хуралдаад явах бах. Эндээс бол гишүүд мэдээж очиж тайлбар өгнө. Өчигдөр намын дараа ерхий нарийн бичгийн дарга нэг уулзаад бодох зүйл бүлийг бас борлох хүс шийдвэр гаргасан гэж байна шүү дээ. Тэгэхээр бас шийдвэр өрөөгүй гэж ойлгож байна. Ер нь бол амар өсөл нарна. Ер нь бол нөхцөл байдал бас эдэртэй байгаа шүү дээ. Эдэртэй байгаа. Өнөөдрийн байдлаар тамга тэмдэг авсан дарга бол амар ажиллана гэдэг хүн байгаа. Тэр утгаараа бол баг хурлын одоо шийдвэрээр намын даргын ажлыг бол өнөөдөртөө бол хийж байгаа. Ерхий нарийн бичгийн дарга Савбаатар гэдэг хүн байна. Энэ хоёр хүмүүс бол мэдээж одоо нөхцөл байдлын хүрээнд бол зүгээр суугааг байх. Одоо бас тодорхой хэмжээнд бол уулзаж байгаа. За энэ хүрээндээ бол тодорхой бодлого шийдвэр гаргая. Ер нь бол цаашдаа ямар маргаан шийдвэр өгөөд тэр тусмаа улс орны нөхцөл байдал хүнд байгаа юм тохиолдолд намын бүлэг болоод өдөрцөд ямар шоу шийдвэрүүд гаргаж явах юм гэдэг талаар бол ерхий уулзалт хийсээр байна. Ажлын намд одоо ингээ өвлөлтийн бэлтгэл байдлыг хангах талаар өнөөдөр хурлаа хийлээ. Монгол Ардын нам бол үндсэндээ 3-7 хоног дараалсан хурал хийсэн бол энэ нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал бол бүл биш үү? Та бүгд санаа зовж байна уу? Бид нар асуудлуудыг бол тухайн өөр бол яриад явж байгаа шүү дээ. Зөвхөн одоо намын бүлэг гэдэг асуудал бас биш. Бүлгээс гадна бид нар чинь байнгын ороонууд дээр ярьж байгаа. Ер нь бол бүлэг дээр бол энэ төсвийн тухай асуудлуудыг бол бүхэл нь бол ярьсан. Үндсэндээ бол төсвийг бол дэмжиж цаашаа бол хилцээд явъя гэдэг дээр бол Монгол Ардын нам бол одоо шийдвэр бол гаргацсан шүү дээ. Тэгэхээр одоо биднээс юу тулаад байна гэхээр бүлэг гэхээсээ илүү ажлын хэсэг бол байгуулах ёстой. Улсын их хурлын дарга юу одоо орж байгаа хүнээс бүлгийн юуны төсвийн ажлын хэсэг бол байгуулагдана. Энэ төсвийн ажлын хэсэгт одоо бүх намуудын төлөөлөл болоод бүлгүүдийн төлөөлөл орно. Энд бол бүх асуудлууд ерөнхийдөө бол бэлэн байгаа гэж харж байгаа. Яагаад тэгэхээр бүх бүлгүүд дээр бол төсвийн тухай асуудлуудыг ярьсан. Дээрээс нь бол одоо байнгын ороонууд дээр яасан асуудлууд байж байгаа. Тэгэхээр ер нь багцлаад хамгийн гол шийдвэр урд өмнө биднес бас хийдэг байсан шүү дээ. Яг асуудлыг бол базаад ажлын хэсэг дээрээс бол шийдвэрүүд гараад ингээд гараад явна. Хоёрдугаар нэг зүйлийг хэлэхэд бол цаг хугацааны хувьд бол оройтод байгаа асуудал бол байхгүй. Бид нэг одоо процедурын хувьд бол нэг процедур нэмээд явуулсан. Бүлэг төсөв хийлцэг. Тэгэхээр тэрэнд л нэмэгдсэн байгаа болохоос биш. Яг үндсэндээ бол яг цаг хугацааныхаа дагуу хийлцээд явж байгаа. Хуулиараа улсын хурлын даргын Монгол Ардын намын бүлгээс нэрийг оруулах хэрэгтэй. Тэгэхээр бүлэг бүрдэхгүй их хурлын даргын томилгоос хойшлох гэж ойлгохгүй. За тэгээд тэр үед хурдлах байлгүй тий. За баярлалаа.